Эрхэм уулс нэвтрүүлгийн үзэгчдийн өнөөдрийн мэндийг хүргэе. Бид Оросын улбаны улсын Kalashnikov концернд хийгдсэн SR1 гээд шинэ зэвсгийн талаар танилцуулах гээд ирсэн байна. Тэгээд манай техник ухааны магистр Монгол Улсын зөвлөх инженер Наранбаатар маань энэ зэвсгийн талаар танилцуулнаа. Та бүхэнд өдрийн мэнд хүргэе. Бид нэр SR1 гэдэг энэ Kalashnikov системийн одоо галт зэвсгийг үндсэндээ Монгол улсад оруулж ирэх гээд 17 оноос хойш үйлчилсэн. Тэгээд ингээд 7 жилийн дараа энийг авч чадлаа. Тэгээ одоогийн байдлаар яг энэ зэвсэг экспортод анх зориулж байгаа бол зориулж исэн боловч яг экспортод гараагүй. Үндсэндээ манай Монгол улсад л яг аль байсаар ингэж орж ирч чадсан байна. Одоо дэлхийд Оросоос гараагүй бүг хамгийн анхны авчирсан манай Монголд аль байсаар экспортлогдсон энэ. За SR1 болохоор юугаар онцлог вэ гэхээр бүх төрлийн одоо галт зэвсгүүд карбинууд ялангуяа тийм одоо эдгээр маань яг хөөөр дандаа хоошоо ингээд балансын хувьд хоошоо ингээд гүйдэг. Одоо энэ чинь маста эд анги байгаа. Тэр эд анги маань дээрэлтийн одоо газын түлхэлтээр тодорхой хэмжээний хурдтай хоошоо гүйж цогж байгаа. SR1 болохоор яг хөөөр яг тэр газын системээр цогж байгаа массын эсрэг дахиад нэг ачаа түүнтэйгээ ижлэн тэнцүү ачаа хийгээ өгсөн байдаг. Тэгээ үндсэндээ яг хөр хоошоо тийр цогж байгаа ачааны эсрэг урагшаага зүрж гүйдэг ачаа тавиадагцсан гэсэн байхгүй. Иймэрхүү маягаар ажилладаг. Тэгэхээр үндсэндээ 100 грамын ачаа 100 грамынхаа ачааны эсрэг түлхэлцэж ажиллахаар үндсэндээ 0 болчихж байгаа байхгүй. Тэгэхээр яг хөр нөгөө зэвсэг маань хоошоо ингэ тийрж ажиллахгүй яг байрандаа байгаа мэт сэтгэл төрүүлэхээр яг ийм хүчний балансын хооронд оршиж байгаа. Одоо ийм өрмөц техник шийдэлтэй. За энэ тухайн үед яг зөвлөлт холбоот улсын үед хуучин Оросын холбооны улс зөвлөлт холбоот улс байх үед зөвхөн тусгай хүчнүүдэд ашигладаг. Одоо нууцын зэрэглэлтэй нууцладаг байсан тим систем зэвсэг. Одоо тэр А90 хэдчүүлээ. Абакан төсөжтэй тийм. Абакан үлээ А94 үлээ. За одоо сүүлийн үед бидний хувьд яадаг хэрэг баг залуу байхдаа яг ингээд тухайн модель загвар машин автомашины сонирхтой хүртэл ингээд тэдэн онд үйлдвэрсэн тим загварын тийм юу машин гэдэгтэй адилхан үг үсгээр нь цээжилдэг байсан шүү дээ. Одоо сүүлийн үед нас ахаад юм уу техникийн зарчмыг л ойлгохыг хүсдэг болохоос биш тэр үг үсэг тоог ерөөсөө цээжлэхээ болцсон. Тийм учраас үзэг сонирхогчдод маань одоо бас уучлаарай. Тэр нөгөө марк дугаар цээжлэхээ болцсон тийм. Тэгэхээр та хэд өөрсдөө ингэ сонирхоод уншаад судлаарай. Нэг юмны хайд юм аа. Би бол амхан ковид руу хийчихээд байгаа шүү дээ. Ковидос болоод байгаа гэдэг. Тэгэхээр энэ ягаад энэ зэвсгийн талаар онцолж байгаа юм гэхээр өөрөөр хэлбэл нөгөө ямар нэгэн тэрэлт байхгүй гэж хийж болохоор зэвсэг байна. Тэгээд нэр нь Монгол улс дээрээс хамгийн анхны орж ирсэн эдхэн зэвсгийг одоо ингээд хэдүүлээ туршиж үзье гэдээ бас танилцах гээд ирсэн байгаа маа тийм. Түрүүн гадаа ингээд эрхэм буудагч хосоо маань ингээд буудаж үтсэн байгаа олон төрлийн карбинуудаар. Тэгээд яг ингээд мэдрэмжийн өөр авсан баг та. Тэгээд ерөөсөө бошоо худалдаж авмаар санагдлаа. Өөрөө хамгийн дөрөнд тэгж түрүүн буудаад үз одоо би Бид чинь үндсэн одоо бидний ярьдаг Акрын Kalashnikov системийн одоо саяг энүүгээр буудахад мэдээж нэг тэрэлт ирээд одоо ингээ хацар цохиод тийм ихэр байгаад энэ ч бол ойлгомжтой гэдэг. Тэнгүүд тий би одоо манайхны ярьдаг R15 буюу одоо энэ Америк одоо манайхаа практик одоо юм бол энэ олон карбины тэмцээнүүд ордог тамирчдын барьдаг одоо энэ үнэхээр гоё зэвсгэлтэй. Энэ бол ялцгүй тулцсан тоногтой гэж ярьж болно. Машинаар бол одоо Ferrari шахуу байгаа шүү дээ. Үндсэндээ яг спортын дээд түвшний тэмцээн зориулаад тоноглоод тохируулсан ийм техник байгаа. Тий. Энүүгээр буудах энэ SR1 2-оор буудах хоёр үндсэндээ шал өөр зүрхтэй юм л да. Үнэхээр нэр тэр алгаа. Хичнээн сайн тохируулсан ч гэсэн R-ын систем яг цэвэр нөгөө юу ачаа хоошоо явж байгаа учраас тодорхой хэмжээний цохилт заавал орж ирнэ л дээ. Зөөлөн байсан ч гэсэн SR1 дээр бол үндсэндээ цохилт бараг мэддэхгүй байгаа тийм. Тэгээд энэ бүр ямар сандаад хөөх энэ ч одоо нэг юу жилмэр юм дээ. Үнэхээр биширмээр байлаа, гайхалтай байлаа. Тэгээд одоо хэлээ зэвсгээ бас яагаад өмнө сонслог байгаад нэг хүмүүс зэвсэгтэй нэг харуулвал тий. За тэгэхээр дотор хэд ангин харуулъя. За энд яаж нэхэр ингээд ийм уламжлалт замгийн системээс арай жоох өөр тий. Нэг байлины буцах бүрттэй байсан бол энэ хоёр жижиг бүрттэй болоод өрцөн. За балансын ачаа нь болохоор үндсэндээ энэ дээр байгаа энэ хар хэсэг. За үндсэн замыг яг хөр хойшоо энэ дээр нь хосоод дараад өгөө. Дарж үзээ. Тий. Дагаа дараар. Зам ингээ буудалд явцад газ нь түлхэгдээд ингээ хойшоо явчихаа.
За энэ үед яаж хэрэг эсрэг ачаа буюу урагшаа зурж ажиллаж шүү дээ. Тэг ингэж ажиллаж байгаа. Хоёр ачаа ингэ зурж ажиллаж байгаа гэсэн үг үстэй. Тэгээ энэнийхээ нөлөөгөөр л баланслагдах буюу тэнцвэржээд одоо тэрэлтийн цохилтыг авахгүй зөөлрүүлж өгöd та. Яг зүгээр мэдээж техникийн хувьд бол миний зүгээс инженерийн хувьд юу гэж харж байгаа хэрэг техник олон нарийн механизмтай болгосмал найдварт ажиллагаа нь буурах тал байна. Ашиглан буурах, гацаг магадлууд нь нэмэгдэн те. Яг жижигхэн суртал төгөлтэй. Тий. Тэгвэл техникийн боловсрал тодорхой хэмжээнд эзэмшсэн буудагч нар байх юм бол цаг тухайд нь тохиргоо үйлчлэгээ зөв их юм бол мэдээж ямар ч техникийг ажилуулах боломж бол байгаа. Гэхдээ эднэрээс ялж асар ялгаатай. Одоо чинь ийм системийг би одоо анх удаа л харж байна. Энд болохоор араат механизм байна тийм ээ. Тий. Ингээд дээрээс ингээ харах юм бол чинь зурж ажиллаж зөрөөд ингээ дэлгэлдэж ажиллаж. Энэ араа нь одоо явж байгаа тийм ээ. Энэ бол ийм байх нь. өнөхөр өмч систем. За тэгээд S-аар нэг мэдээж Оросын зэвсгүүд Калашниковын системийн нэг том сул талуудаа нэг гэж хэлж болохоор зүгдээдэг. За. Орчин үед ялангуяа төрөл бүрийн харааны хэрэгсэл хөгжсөн байгаа тохиолдолд энд яг үгээр харааны хэрэгслийг бэхлэх элементийн хувьд бол жоохон Калашников сул талтай байдаг. Хажуугаараа нөгөө одоо уламжлалтын нэг сонгодог 74-ийн саягагийн системийг бүгд л мэднэ. Гүүдэг зам суур тавиад байдаг тийм хажуугаас ордог. Энэний нэг сул тал нь яаж гэхээр байсгаагаад хөдөлчдөг, суулгачдаг тийм ийм асуудлууд байдаг. Тэгээ орчин үед яг Калашниковын үйлдвэрийн ийм дээгүүрээ хийдэг юм төрөл бүрийн зөвлөхөтэй зам хийх гэж ингэж одоо сайжруулах гэж оролдож байгаа оролдлогууд бол мэдээж байна. Гэхдээ энэ оролдлого болгон бүгдээр бас тийм амжилттай бас болоод байгаа зүйл аахгүй. Энд ч гэсэн мөн сул тал байгаа. Тодорхой хэмжээний цохилт хайрцагийн таг дээр хийхээр л хөдөлгөөн орчих гэдэг. Тодорхой хэмжээний ашиглалт одоо ашиглалтын явцад бол ингэ холхио цохилтууд орж байгаа учраас аяндаа эд анги нь яг таарсан эд анги холхиндаг болох ч юм уу тийм зүйл мэдээж ирээдүйд тохиолдох байх л та. Ийм одоохон шинэ учраас бид нар дөнгөж л хэрглэж үзэж шүү дээ. Техник сул талууд бол мэдээж ямар ч техникт бол давуу болон сул талууд байж байгаа. Тийм байна тийм. Цэцний хувьд бол буудалтын хурд темпийн хувьд бол илүү оновчтой цэцэн буудахын хувьд мэдээж одоо байгаа нэг бүрийн буудлын зэвсэг дотор нэлээд дээгүүрт орно л да. Бараг л тэргүүлэх баг. Тийм би сая ингээд хурдан буудахад ямар вэ те? Дараагийн одоо чинь бид нар биелэл гэдэг буюу дасгал дараасан буудалтыг хийхэд эн чинь одоо өөр үнд чинь хараач хөдлөө буцаж орж ирэхийг хүлээхэд би дарддаг бол эн чинь байранда байгаа та учраас хамаг хурдан будах болцоо илүү оновчтой боломж байгаа. Тийм байна. Нийлт ялгаатай байна л да. Тэгээ дээрэс нь бас R-ын системийн магазин мөл таарах юм тийм. Тэгээ нь одоо энэ R дээр жишээлбэл ингээд M4 системүүдээр тийм Stoner системээр таарчсан магазин бол яг энэ дээр таар мөн одоо Конопны дардаг авдаг юмуд бас адилхан болцсон. Яг R-тайгаа адилхан ажиллана. Ийм байдлаар. Өөрөөр хэлбэл тухайн тэр техникийн шийдлүүдийн сайн талуудыг л орчин үеийн үйлдвэрлэгчид айлхаар өөртөө шингээж бусдын ололт амжилтыг ч гэсэн өөртөө ингээд одоо суралцаж аваад байгаа байхгүй шингээж ер нь орчин үеийн зэвсгүүд тийм л байдал руугаа явж байна л да. Одоо жишээлбэл юуг би бас нэг ярмаар санагдаад байна. Энэ техникийн шийдлүүдийг ярихаас гадна бас манай Монголд яг зүгээр ингээд сүүлийн үед хараад тахт мэдээж сонирхогч нар хэрэглэгч нар цэргийнхэн ч гэсэн ялгаагүй Калашниковын систем одоо юу гэдэг хоцрогдчихин тийм байна юм байна гэл те давуу сул талуудын бас яриад байна. Яг үүндээ бүх техник дээр тухайн тэр техникийг ойлгож мэдэрч эзэмшиж чадах юм бол тэрийг ажилуулж чадах юм бол өөрийнхөө бие организм дээр тохируулж дадал тасгыг маш сайн хийж чадах юм бол үндсэндээ бүх зэвсэг техник адилхан байхгүй. Тэр давуу сул талуудын мэдээж өөрсдийн мэдлэг чадвараар бол засаж залруулж болно, сайжруулж болно. За заримдаа ингээд үзэг сонирхогч нар хүртэл ингээд хуваагдсан байдаг те талцаад нөгөө л алдартай талцдаг юмараа. Америк зэвсэг хамгийн мундаг, хамгийн цэцэн, хамгийн супер шийдэлтэй. Орос зэвсэг болохоор арай жоохон бүдүүлгүүдэд зориулсан гэдэг ч юм уу. Нөгөөдөл сайн гэл те. Орос зэвсэг бол бүр супер сайн. Гэсэн найдвартай ямар ч нөхцөлд ажилладаг. Америк зэвсэг эсвэл Европын зэвсэг гацаад байдаг гэдэг. Аль аль талд нь үнний ор байгаа. Тийм. Гэхдээ ер нь ингээд Калашников тэгж туушиж бас туушиж бас гацдаг шүү дээ бас тий. Тэр шиг цэцний хувьд Орос зэвсэг таархан, баруун зэвсэг илүү сайн гэдэг яриад байдаг. Зүгээр бидний хувьд яг буудагчдын хувьд ингээд байнга өдөр тутам энэгээр буудж байгаа буудагчдын хувьд яаж нэхэр нөгөө precision гэж ярьдгийг те нэг одоо илүү наривчлалтай бууд техник бөөгнөрлөөр нь аваад үзэлт. Тэгэх юм бол яг үүнд бол зэвсэг одоо өөрөөр хэлбэл гол төмөр сум хоёр хоорондоо харилцан тохирсон тохиолдолд Оросын зэвсэг шалгаагүй бөөгнөрлөө гаргана. R15 ч гэсэн бөөгнөр дөрөв бөөгнөр нь хоорондоо нэг тийм бие биенээс илүү дутуу гараад ах юм бол ер нь бол байдгүй. Өөрөөр хэлбэл буудагч тухайн тэр зэвсэгтэй тохируулсан сумыг өөрөө олж
хэрэглэх хэрэгтэй байх нь тийм. Түүнээс энэ муу тэрэн сайн гэсэн юм байхгүй. Тийм. Тэгээд дээрэс нь ер нь бол залгаал мэднэ гэдэг шүү дээ. Тэгээ үндсэндээ нөгөө л алдартай сүлүүд нэг Тий. үг байгаа тийм төгөөмөл одоо залгаа мэднэ. Өөрөөр хэрэглэгч мэднэ гэдэгтэй адилхан. Америкийн нэгдсэн улсууд үйлдвэрлэсэн R15. Одоо хэдүүлээ тэрэлтийн нэг төвшөнд буудаж харуулъя. Оросын албаны улсын Kalashnikov фирмд үйлдвэрлэсэн SR1. За. Kalashnikov үндсэн буюу замгын бариул эндэлтэй байдгийг нөгөө талд болгосон байна тийм. Энэ нөгөө карбин нөгөө хүчтэй гарыг юунаас салахгүйгээр л баруун гарыг тийм одоо бид нэр шийдсэн юм шүү дээ. Зарим дугаарууд дээр ч гэсэн гарч ирсэн. Ер нь сүүлийн зэвсэг одоо буулгын зэвсгүүд технүүд яаж нэхэр универсал модул буюу ингэж хөрвөх чадвартай системүүд өгч байгаад. Энэ SR1 дээр мөн ялгаагүй яг энэ замгийн татварга нөгөө талдаа бас гарна. Нөгөө талдаа бас эсрэг талдаа тийм нөгөө баруун зүүн гар дээр урд нь бид нар бас нэг нэвтрүүлгээр хийжсэн нөгөө Брен 2 MS зэвсгийн талаар ярьсан. Тэр мөн ялгаагүй баруун зүүн талдаа солигдно. AR15 системийн юун дээр болохоор замгийн татварга наадтай байдаг учраас баруунаараа шатдаг, зүүнээрээ шатдаг юм давуу талууд байгаад байна. Яг үүнтэй адилхан энэ хажуугийн татваргатай замгийн татваргатай зэвсгүүд бүгд баруун зүүн талдаа гаргадагаар юу хийгээд байгаа. Сүүлийн бүх үйлдвэрлэгч нь тэгж хийж байгаа. Хүн чинь баруун солгоо янз бүр байгаа учраас тийм. Тухайн хэрэглэгч өөртөө өвтэй байдлаар хөрвж болдог. Тэгээд энэ ч яг нөгөө юу шиг болцсон юм шүү дээ. Аах шиг. За энэ бол яг цэвэр нөгөө спортод зориулж гаргасан техникийн шийдэлтэй зэвсэг байгаа юм л да. SR1 Sport Rifle 1 гэсэн одоо товчлоохгүй. SR1 гэдэг нь. Тийм байна. Энэ магадгүй бас энэ нөгөө нэмэлтийн зам нөгөө нэмэлтээр энэ чи спортын болохоор яахгүй байна. Тэрнээс биш спорт биш магадгүй энэ цэргийн ч юм уу зориултаа нь бол айгүй нэмэлт тоноглолтоор өөр гарцсан байж магадгүй. Энийг ер нь бол одоо энэ TM lock гэдэг систем одоо жишээл энэ R15 дээр байгаа ховл өнөх. Мөн ялгаагүй хажуугийн ховлууд яаж нэхэр нэмэлтээр юм нэг одоо Picatinny ирээл гэж ярьдаг кронштейнүүд замнуудыг нэмэлт тоноглолын бэлтгэх замыг те бас өгсөрч болдог тийм системтэй байгаа. Цэргийн зорилтоор мэдээж ийм зүйлсүүд байгаа л да. Нэг ажиллагааны горимн лөөр болох байсан шүү дээ. Үндсэн бааз ер нь бол бас нэг манай үзэг сонирхч нэг зүйлийг ойлгох хэрэгтэй. Ер нь тухайн тэр зэвсгийг яг хүний нөгөө гоо зүүн таашаал талаас харах юм бол гаднах хэлбэр загварыг хараад бас таашаадаг хүмүүс байна. Гэтэл дотоод мөн чанар бол үндсэндээ бүгд л бараг л адилхан байхгүй. Зарим нэг техник шийдлүүд мэдээж нэг жижиг өөрчлөлтүүд байгаа ч гэсэн үндсэндээ сүүлийн 100 жилийн хугацаанд бол дотоод техник шийдлүүд хэвээрээ л явж байгаа. Яг онц тийм өөрчлөсөн бол байхгүй шүү дээ. Гаднах хэлбэр загварын л өөрчлөлт ингээд яваад байгаа байхгүй. Энэ хүмүүст илүү таалагдах байх гэдгээр л бас нэг жоох өөрчлөж байгаа тал байгаа. Энэ компенсатор яг үйлдвэрийг хийсэн тий. Тий. За энэ компенсатор бол яг үйлдвэрээс гарсан харахад нэг жижигхэн нарийнхан илүү том талбайтай болохоор илүү одоо үр дүн гаргамаар юм шиг санагддаг тий заримдаа. Гэтэл энэ дээр яаж ихээр орчин үед инженерчил сайн хөгжсөн, тооцоолон буудах нөгөө хиймэл оюун ухааны системүүд сайн хөгжсөн учраас энэ дээр яг газ өндөр даралттай хэрхэн яаж тэр даралттай хийг ашиглаж энэ хөдөлгөөн тээвэрлэлт гэдэг багасгах уу, яаж тэнцвэржүүлэх үү гэдэг талаас нь хараад энэ доторх ингээд нарийн огтлол зөвшөлтүүдийг хийгээд өгсөн байгаа. Харах юм бол тэнд юм янз янзын овоол хэлбэртэй тийм тэр даралттай хийн урсгалыг өөрчилдөг одоо бүтээцүүдийг хийгээд өгсөн байгаа. За энэ дээр харах юм бол муу ялгаагүй ингээд энэ бол компенсатор байна тийм. Газын чиглэлүүдийг, үлээлтүүдийг одоо пуужингийнхоор бол хөдөлгүүрийн хаашаа үлээх үү гэдгийг шийдэж шээ. Түүнтэй адилхан ингээд энэ хан гадуургууд манд өөр байдаг. Цагийн дагуу тий. Зарим буудагч нар магадгүй тэр нөгөө энэ компенсац буюу тэнцвэржүүлэлт гэж яг юу яриад байгаа гэхээр тухайн буудагчаас буудалтын үйл явцад хариу үйлдэл гэж нэг юм гараад байгаа. Тэр хариу үйлдэлдээ зарим буудагч нар урагшаага ингэж бие чангалдаг буудагч байна. Зарим нь зүүн гараа ингэж чангалж шиддэг хүн байна. Зарим нь эсгээрээ баруун гараараа доош нь ингэж нугалж дардаг хүмүүс байна тий. Тэгэхээр хүний биенээс ямар хүч гаргаж байна тэрийг бас яах нөхөр энэ компенсатор буюу тэнцвэржүүлэгчээр нөхөж тэнцвэржүүл байранд нь хадгалах гэж одоо хушууны чиглэлийг хадгалах гэж оролдоод байгаа зүйлийг л ерөөсө компенсац буюу компенсатор гэж нэрлэдэг байгаа. Компенсац хийх буюу компенсатор гэж юм байгаа. Энэ дэр муу ялгаагүй хажуугийн тал дээр нүх гаргацсан байна тий. Одоо хөтлөөд ингээд цаашаага баруун тал руу хөтлөх байсан бол тэрийг нь жижигхэн газын үлээлтээр байранд нь тогтоож үлдээж байгаа хэлбэр байгаа байхгүй. За энд муу ялгаагүй үйлдвэрээс AK-74 системүүд бол энэ
Өөр 70-д оноос хойш юм яваад байгаа. Үндсэндээ Энд энэ цагийн юмуд байж байгаа ялгаагүй. Бас тэр үед ч хүмүүс ингээд сайн зүйл зохион бүтээгээд хийцэн байж байгаа. Яг уу орчин үеийн энэ компенсаторуудыг бодвол харьцангуй яг үр дүн арай бага л гэх. Тэгтэл яг үүргөө гүйцэтгэж чинь. Гол нь энэндээ зогцож буудагчд өөрөө ажиллаж чаддаг байх хэрэгтэй байхгүй. Ажиллаж чаддаг байх тийм ээ. Манайхны одоо классик буудлын спорт үе одоо манай гэсэн хөдөлмөрийн материал гүндгэн материал барьдаг буунууд чинь ч гэсэн тухайн тамирчиндаа зориулаад тохиргоо хийгээд тэр бие организмд тохируулаад хүндийн жим тохиолсон байдаг те. Тэр шиг одоо юм болгоно нарийн болцсон байна гэдэг л байлаа те. Тэгээ энэ бүхэн юу харуулж байгаа нөхөр ерөөсөө эцсийн үндэ галц зэвсэг хэрэглэгч маань өөрөө буудагч маань тухайн тэр зэвсэг техниктэй техникийг өөрөө ойлгож мэдэрч өөрөө тэндээ зохицол сурах хэрэгтэй байхгүй. Тэрийг ажиллаж сурах хэрэгтэй бол асуудал байгаа юм л та. Тэгээ тэгж чадах юм бол ямар ч зэвсэг техник өөрөөхөөрөө сайхан өөрийнхөө ажиллагааны онцлогтой өөрийн мэдрэмжүүдийг өгж идэг. За одоо мөн цааш нь бас сонирхуулаад ярихад энэ юу гэдэг юм л да нөгөө магазин дээр жишээлбэл ингээд R15 системийн магазин спорт талаас харах юм бол нөгөө хурдан угсарч авдаг болдог нэг зүйл харагддаг тийм ээ. Одоо жишээлбэл сум дуусаад дараагийн буудлыг хийгээд хурдтай солиод дараагийн буудлыг эргоном энэ тийм давуу тал байдаг. Гэхдээ мөн амьдрал дээр бодит амьдрал дээр за дайн тулааны үеийг аваад үзье. Гэтэл энэ шавар намганд мөлхөн цасанд дунд мөлхөн цас бороо болцсон эсвэл нэг жижигхэн хөлдөө хүмүүс орцсон эсвэл нэг өвс ногоо орцсон бай гэж бодё. Тэр үед R15 системийг ингэж хийх гэж оролдох юм бол орохгүй дутуу орно. Асуудал гараад эхэлдэг. Гэтэл инженерийн бүтээл талаас харах юм бол Kalashnikov системийн онцлог байдаг. AK-ны магазинууд бүгд мэднэ. Урдлын хэсгийг хийгээд хоош нь хайчилсан хөлгөөнөөр ордог байхгүй. Тэгвэл энэ дээр яг хөхөр бас саяны бүдүүдийг жишээ авъя л да. Нэг өвс ногооны хэсэг ч юм уу жижигхэн мөсдсөн бай гэж бодё. Хайчилсан хөлгөөн яад нэхэр бага хүчээр яг нь илүү хүч гаргадаг учраас хайчилсан хөлгөөн нөгөө өвс ногоог чинь таслаач гэсэн хамаагүй дотгошоо орчиж байгаа байхгүй. Гэх мэтчлээ яг хөхөр бүх зүйл яг нь дандаа давуу суултаа. Тэгээд тэрийг байгалийн шинжлэх ухааны талаас нь ч юм уу шинжилэл талаас нь яг ингэж мэдэрч чадах юм бол бид нар яг юмыг ойлгож эхэлнэ. Түүнээс зүгээр харагдах байдлаар нь аарих ингээд хурдтай эвтэйхэн энэ нь бол супер юм байна гэж хэлж болохгүй болчихшоо ш. Гэтэл спортын талаас харах юм бол энийг ингэж тааруулж хийгээд дахиад инх хооронд яаж ихэр нэг хагас секунд ч юм уу те 1 секунд алдчихдаг байхгүй. Тэгэхээр энэ бас нэг сул тал болдог спорт талаас харах юм бол гэх мэт. Гэтэл найдварт ажиллагаа гэдэг талаас харах юм бол магадгүй ингээд бүгд өөр ингэсэн юм онцлог байгаа байхгүй. Гэх мэт зөвхөн магазины тал дээр ярихад юм байна шүү. Тэгээ ерөөсөө манайхан ч гэсэн бүх зүйлээ тэгээ бодчихдаг бол мөр тэ давуу олон сул тал байдаг шүү гэдэг. Тэрийг ойлгохын тулд яг нөгөө физик хичээл бусад геометри хичээл одоо 10 жилд олгодог тийм ерөнхий боловсролын байгаль шинжилгээний талын хичээлүүд байгалийн ухааны хичээлүүдийг их сайн ойлгох хэрэгтэй байна. Тэгэхэл юм бол амьдрал илүү хялбар харагдана. Тэгээд ер нь бүх зүйлийг сайжруулж болж байна. Одоо чинь зөвхөн сайжруулах нь харлалт. Одоо бид нар нөгөө сум магазинд аваад хөхөөгөндөө сум ороход нөгөө тухайн хідэн сум байгаа гэдэг мэдээлэл хэрэгсэл болоод ингээд цонхтой байна. 10 шиг сум 15 гэдэг ингээд яг энд бол байдаг. Гэхдээ бас энгийн хийцэн байгаа тийм. Ингээл хийцэн байгаа тийм. Энгийн механик харгаа. Гэхдээ яг энийг сүүл Америкууд ч бол Оросууд ч гэсэн хийцэн байгаа. Бас ингээд дотоох нь харагдгаар бас магазин зөндөл байгаа та тийм. Жишээ нь юм жижиг хизээ хаана юу гэдэг юм байгаа л. За ингээд нараад бас баярлалаа. Сайхан одоо сүүлийн шинэ зэвсгийг танилцуулж гисэн баярлалаа. Одоо манай бас залуучууд одоо аль болохоор техникийн дэвшил сайт одоо шинэ болгон гэснийг юм эзэмших хүсдэг тийм. Манай үзэгчдүүд энэ таалагдсан бах гэж итгэлтэй байна. За ингээд манай дугаар таалагдвал лайк and share, subscribe заавал дараарай. Монгол улсыг зэрэгтэй монголчууд хамгаалсаар ирсэн. Одоо ч хамгаалж байна. Ирээдүйд хамгаалсаар явах болно. Их юм уу?